Сайн байцгаана уу? Намайг Паул Сирожкин гэдэг. Би Herbalife Nutrition брендийн бүгд найрамдах Беларусь улс дахь фитнес зөвлөх байна. Өнөөдөр би та бүхнийг надтай хамт хүчний дасгал хийнү хэмээн урьж байна. Гэхдээ эхлэхээс өмнө энгийн ховиршгүй нэгэн үннийг та бүхэнд сануулъя. Спортоор хичээллэхийн тулд тамирчин байх албагүй. Мөн та яг одоо хэдэн настай байгаа нь огт хамаагүй. Өөрийн амьдралдаа идэвхтэй дасгал хөдөлгөөнийг нэвтрүүлэхэд л хангалттай. Үүний ачаар таны амьдрал ёр бусын байдлаар илүү сайхан болж өөрчлөгдөнө. Харин бат бөх дархлаа, сайхан гадаа төрөх, өөдрөг сэтгэл санаа гих зэрэг бусад өөрчлөлтүүдийн талаар би чимээг өнгөрье. Эдгээр нь аль хэдийн илэрхий байгаа биз. Та өөрийн урдаа тавьсан зорилгодоо аль болох хурдан хүрэхэд туслахын тулд манай компани олон төрлийн зорилгод чиглэсэн хэд хэдэн тусгай бүтээгдэхүүний хөтөлбөрүүдийг боловсруулж гаргасан. Эдгээр хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй та манай сайтаас судалж болно. Эсвэл өөрийн хувийн зөвлөхөөсөө асууж болно. Харин би булчингийн жин нэмэх хөтөлбөрийг сонгосон. Яагад гэвэл нэгдүгээрт энэхүү хөтөлбөр нь манай өнөөдрийн хүчний дасгалд ихээхэн тохирж байна. Харин хоёрдугаарт яг миний хэрэгцээнд бас тохирч байгаа юм. За тэгвэл дасгалаа эхлүүлэхийг би тэсэн ядан хүлээж байна. Тиймээс дасгалд орцгоё. За манайхан эхлэхээс өмнө би та бүхэнд бие халаалтын ач холбогдлыг дахин сануулахыг хүсэж байна. Энэ нь ямарваа дасгалын салшгүй хэсэг юм. Надад итгээрэй. Дасгал хийхээр эрэхтэй та хүүтэнд удаан зогссон хөдөлгөөс өмнө бүх системээ ажилуулахын тулд асааж халаах хэрэгтэй автомашин шиг л байдаг. Таны бие яг үүнтэй адил. Бие халаалтын үед бидний гол зорилго бол суурь хөдөлгөөнүүд хийж, энгийн байдлаар, зөөлнөөр, тайвнаар бүх үе мөчөө халаах явдал юм. Бодлогын тулд үргэлж дээрээс эхлэхийг санал болгож байна. Дээрээс аажмаар доошилж бие халаана. Хамгийн дээр хүзүү байна. Тиймээс хүзүүгээ халаахаас эхлэе. Энгийн суурь та бүхэнд сургуульд байхаас л аль хэдийн танил болсон дасгал. Хүзүүгээ хөдөлгөх. Энгийнээр яаралгүйгээр өвдөлт нь хүчлэлгүйгээр хүзүүний нугалмыг халааж байна. Боллоо. Мөн адил хоёр тийш хазаалгая. Хэрвээ таны хүзүү баг зэрэг дуурч байвал айхраггүй дээ. Экстра кайл танд туслана. Сайн байна. Аль болох мөрөндөө хүрэх гэж байгаа юм шиг хөдлөөрэй. Энэ дасгалын хэсэг дэх сүүлийн хөдөлгөөн бол толгоогоо хоёр тийш эргүүлэх. Энэ хөдөлгөөнийг хийж байхад таны мөр хөдлөх ёсгүй шүү. Бид зөвхөн хүзүүгээл эргүүлнэ. Таныг гудамжинд явж байхад таны сайн найз араас чинь дуудаад та түүн рүү харахаар эргэж байгаа юм шиг. Мөр хөдөлгөөнгүй зөвхөн хүзүүл ажиллана. Сайн байна. Хангалттай. Үргэлжлүүлээд биднийг маш эерэг сайхан дасгал хүлээж байна. Энэ дасгалын нэр нь тээвэрлэх. Тэгэхээр та цээж аль болох тэлж цээжний булчингаа сунгах хэрэгтэй. Харин энд нурууны булчингаа аль болох сунгах хэрэгтэй. Илүү тодорхой ярих юм бол нурууны дээд хэсгийн булчин сунгана. Энэ хоёрыг хамтдаа хийхэд ийм нэгэн хөдөлгөөн болж байна. Үүнээс гадна та өөрийнхөө нурууг баг зэрэг цохиж өгөх хөдөлгөөн нэмэх юм бол бид энгийн массажны үр нөлөө авахулна. Энэ нь бас илүүдэхгүй шүү дээ. Мөн бидний бие халаалт дээр баг зэрэг нэмэлт халаалт өгнө. Хангалттай. Манай бие халаалтын дараагийн хөдөлгөөн бол сургуульд байхад хийдэг байсан ердийн гар савлтууд. Маш энгийн хөдөлгөөн. Гэхдээ бидний мөрний үеийг хамгийн ихээр халааж өгдөг. Нэг тал руугаа 10 удаа хий. Болчлоо. Мөн эсрэг тал руугаа 10 удаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Сайн байна. Дараагийн хөдөлгөөн арай илүү энергийн зарцуулалттай байх болно. Бидний биеийн дунд хэсгийг халаах зорилттой. Энэ хөдөлгөөн нь бүжгийн хөдөлгөөнтэй баг зэрэг төстэй харагддаг. Хажуу тийш эргэлээ. Тухайгаар хөдлөн. Ингээд баг багаар хурдан нэмнэ. Өвдгөө тохойдоо хүргэх хэрэгтэй. Тиймээс өвдгөө хангалттай
өндөр өргөөрэй. За юу? Хөдөлгөөнөө ирж хүчтэйгээр хийхийг хичээгээрэй. Хэрвээ үзэмжтэй хийж болохгүй байх юм бол санаа зовлтгүй. Би ч гэсэн өөрөө тийм ч нарийн гоёмсог залуу биш. Гэхдээ бид энд бүжгийн тэмцээнд ороогүй. Биднийг хангалттай хэцүү дасгалууд хүлээж байгаа билээ. Тийм болохоор хамгийн гол нь бие бүрэн халаах хэрэгтэй. Мөн бүх талаар нь халаах хэрэгтэй. Хангалттай. Дараагийн хөдөлгөөнд бид тэнцвэр, тогтвортой байдал гэх зэрэг спортод маш чухал ур чадваруудыг ашиглах болно. Энэ дасгалыг хийхдээ бид нэг хөл дээр зогсоод нөгөө хөлөө өргөөд ийм нэгэн энгийн хөдөлгөөн хийнэ. Тийм байгаа биз? Түнхний үе дээр ачаал ирнэ. Нэг тал руу, удахгүй нөгөө тал руу намайг дагаад хийгэрэй. Хэрвээ та нар тэнцвэрийн алдвал санаа зовлтгүй. Бид циркэд байгаа биш шүү дээ. Олсон дээр явдаг хүмүүс ч биш. Нэг хөлөө халаалаа. Сэгсрээрээ нөгөө хөл дээр зогсъё. Мөн адил хөдөлгөөнийг давтан хийн. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Эсрэг тал руу 1 2 3 4 5 6 7 8 9 10. Хангалттай. Харин одоо өвдөг рүүгээ доошлоод өвдөгний үеэ халаая. Өвдөгний үе маш чухал шүү. Ялангуяа хэрвээ та өвдөгний хөдөлгөөн ихээхэн үүрэгтэй байдаг спортоор хичээлдэг бол тухайлбал цанаар гулгадаг сноубордоор хичээлдэг бол энэ хөдөлгөөн танд яг хэрэгтэй. Энэ хөдөлгөөн нь өвдөгний үеийг гэмтлээс урьдчилан сэргийлэх зориулттай. Гараа өвдөг дээрээ тавьж байгаад 10 удаа дотгошоо тойрог хөдөлгөөн хийнэ. Яар хэрэггүй. Ямарваа өвдөх мэдрэмж байх ёсгүй. Хэрвээ таны өвдөг дуугарч байвал санаа зовлтгүй. Энэ нь хэвэн шүү. Зогсоорой. Одоо 10 удаа гадагшаа эргүүлнэ. Мөн адил хөдөлгөөн. Бид өвдөгний үеэ сайхан тосолж дараагийн ажилд нь бэлдэж байна. Сайн байна. Харин одоо бидний халаагаагүй үлдсэн хамгийн сүүлийн биеийн хамгийн доод хэсгийн үе бол шагааны үе. Манайхан шагааны үеиндээ хэзээд онцгой анхаарал хандуулж байгаарай. Ирчүүд бүсгүйчүүд бүгдэд нь хамааралтай шүү. Ялангуяа өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай бүсгүйчүүдэд нэг хамааралтай. Ягаад гэвэл бариу гуталнд таны хөлийн булчингийн доод хэсгийн хөгжил зогсох аюултай байдаг. Эннээс зайлсхийхийн тулд бид дараах дасгалыг хийж байна. Ийм байдлаар хоёр тийш ээлжлэнэ. Дасгал энгийн мэт санагдаж байгаа ч аль болох удаан хяналтайгаар хийхийг би зөвлөж байна. Дасгалыг хийж байхдаа айжмаар өөртөө ихтэй болоод ирэхээр та багаар далайцаа нэмэгдүүлж болно. Тэгээд эцсийн төвшөндөө та хөлийнхөө хажуу тал дээр зогсох боломжтой болно. Энэ дасгал нь их энгийн. Гэхдээ манай хийх ёстой дасгал хөдөлгөөн дотор заавал байх ёстой дасгал. Харин одоо бид бие бүрэн халааж дууссан тул хүчний дасгалууд руу орцгоё. Энэ блокийг бид хоёр хэсэгт хуваасан. Биеийн дээд хэсэг ба доод хэсэг. Манай хийх анхны дасгал бол үрпэ. Энэ ямар дасгал болохыг та бүхэн сайн мэдж байгаа гэж би бодож байна. Гэхдээ онцлоод хэлэхэд бид энэ удаад удаан хувилбараар хийнэ. Зөв сүнэлттайгаар зөв үсрэлттэйгээр хийнэ. Кроссфит загвараар биш гэсэн үг. Тиймээс дасгалыг хийхэд хэцүү байвал арай цөөн тоогоор хийгээрэй. Хэрвээ энэ дасгал танд аль хэдийн танил болсон бол маш эрч хүчтэйгээр өөртөө тохиромжтой тоогоор хийж болно. Бид юу хийх вэ? Гараа тулаад байрлаавлаа. Хөлөө арагшаа. Сүнэлээ. Хөлөө доороо татаж авчирлаа. Үсэрлээ. Гараа тавилаа. Сүнэлээ. За. Үсэрлээ. Хурдаа баг зэрэг нэмье.
Сүүлийн удаа. Сайн байна. Дараагийн дасгалыг сүнэлттэй шатгаж нэрлэдэг. Яагад гэж юу? Одоо үзүүлье. Сүнэхэд бэлдээд гараа туллаа. Энэ дасгалыг хийхин тулд сүнэлээ. Бослоо. Ингээд 4 тоогоор шатаа хийнэ. Бослоо. Сүнэлээ. 1 2 3 4. Сүнэлээ. Бүсгүйчүүдийн хувьд хамгийн түгээмэл нэгэн асуулт төрж байгаа баха. Энэ дасгалыг өвдгөн дээрээ тулж байгаад хийж болно. Тэгсэн тохиолдолд арай хялбар байна. Сайн байна. Үргэлжлүүлээд 2 удаа босхгүй тулд гэдэг шиг дараагийн дасгал маань бас л сүнэлттэй холбоотой. Та хүссэн ч хүсээгүй ч энэ бол биеийн дээд хэсгийг хөгжүүлэх хамгийн сайн дасгалуудын нэг. Энэ бол мөрдөстэй сүнэлт. Дасгалыг ийм байдлаар хийнэ. Тэгээд энэ хөдөлгөөнийг хийн. Энийг бид мөрдөс гэж хэлээд байгаа юм. Бүсгүйчүүд та бүхэнд дахиад хэлэхэд хэцүү байх юм бол өвдгөн дээрээ туулж байгаад өөрийнхөө хүч чадалд тааруулж хийгээрэй. Харин бид сонгодог байдлаар үргэлжлүүлж хий. Эхэлцгээе. 1 2 3 4 Хөдөлгөөн бүрийг 10 удаа хийхийг зөвлөж байна. Энэ нь хамгийн тохиромжтой давтамж юм. Хэрвээ 10 удаа хийхэд хялбар байх юм бол өөрийн биеэ мэдрээд тоог нь нэмэгдүүлээрэй. Сүүлийн удаа. Сайн байна. Харин одоо дахиад зөвөр сүнэж эхлэхийн тулд босцгоё. Энэ дасгалыг 1 2 3 4 гэж нэрлэдэг. Яагаад гэдгийг та нар одоо харах болно. Баруун гараасаа эхлэе. Бид гараараа 4 алхам хийнэ. 1 2 3 4 сүнэлээ. Баруун гараа арагшаа. 1 2 3 4 бослоо. Эхэлцгээе. 1 2 3 4 сүнэлээ. 1 2 3 4 бослоо. Үргэлжлүүлье. 1 2 3 4 сүнэлээ. 1 2 3 4 бослоо. 1 Хэрвээ дасгалыг хийгээд хялбар байх юм бол ийм нэгэн хөдөлгөөн нэмж болно. 1 2 3 4 Маш сайн байна. Бид нөгөө л сүнэлтээ дахиад хийнэ. Сүнэлт нь маш олон төрөл байдаг юм. Зөвхөн сүнэлтүүд хийж сайхан бие биедраа хадгалах боломжтой. Харин энэ удаад бид өмнөх дасгалуудад ашиглагдаагүй цээжний булчинг ажилуулахаар 2 гарын хооронд арай илүү зай авна. Дасгалыг дараах байдлаар хийн. Сүнэлээ. Удаанаар өндийлөө. Ингээд гараа арагшин дэлгэн. Сүнэлээ. Гараа арагшаа дэлгэлээ. Хаашаач яарах хэрэггүй шүү. Яг ийм яараагүй сөрөг хяналт дор хийж буй хөдөлгөөн нь бусад эрчимтэй дасгалуудаас хавьгүй их ачаалдаг. Тэгэхээр дахиад хэлэхэд хэрвээ хийхэд хэцүү байвал та өөрийнхөө амьдралыг баг зэрэг хөнгөвчлэн зүгээр л өвдгөөрөө тулж байгаад хийж болно. Сайн байна. Хангалттай. За бүгдээ дасгал сургуульд дундаа ярьж байна. Шингэний гормоо баримтлахын ач холбогдлыг сануулгах цаг иржээ. Мэдээж хэрэг дасгал хийж байхдаа зүгээр л ус ууж болно. Гэхдээ усаа баяжуулах боломж байх юм бол илүү сайн. Би өөрөө CR7 ундааг уудаг. Энэ ундаа бол бидний усны тэнцвэрийг хадгалахад туслах зориулттай. Энэхүү ундааны ачаар та хавьгүй урт хугацаанд маш өндөр бүтээмжтэй байж чадна. Шингэнээ уугаад үргэлжлүүлцгээе. Манайхан боломжийг ашиглаад бидний өнөөдрийн хүчний дасгалууд болон булчингийн жин нэм хөтөлбөр нь том булчингууд хөгжүүлэх зорилготой биш. Харин бүх булчингуудыг ерөнхийд нь дэмжих зорилготой гэдгийг онцлохыг хүсэж байна. Ямар ч эрүүл бие махбодод өөхгүй булчингууд байх ёстой.
Энэ нь таны бүрэн дүүрэн амьдралын маш чухал нөхцөл юм шүү. Дараагийн дасгалыг хийхэд бидэнд гудас хэрэгтэй болно. Ингээд бид нурууг хамгийн ихээр ачааллах дасгалууд руу аажмаар шилжиж байна. Бид юу хийх вэ? Гэцэрэ хэвтээд гараа урдаа тинээлгэн дасгалын хялбар хувилбарыг хийхийг хүсвэл таны хөл шалан дээр үлдэнэ. Хэрвээ таны бэлтгэлийн төвшин өндөр бол хөлөө өргөхийг зөвлөж байна. Ингэвэл та өгзөгний булчингаа нурууны доод хэсгэж ачаална. Өөрөөр хэлэх юм бол тогтмол ажиллагаатай байлгана гэсэн үг. Дасгалыг дараах байдлаар хийн, гараа сунгалаа. Тэгээд далай хооронд нь нийлүүлэхийг хичээгээд тохоогоо хоош татна. Энэ дасгалыг яаралгүй хийгээрэй. Ямарваа огцом хөдөлгөөн хийж болохгүй. Нэгэн жигдэх хэмтэй дасгал таны булчингуудыг хэрхэн ачаалж мөн хэрхэн сунж байгааг та мэдрэх хэрэгтэй. Энэ дасгалыг 10-аас 15 удаа хийхийг би зөвлөж байна. Хэрвээ хитрхи хялбар байх юм бол хизээд нэмэлтээр 5-ыг хийж болно. Сайн байна. Амарцгаая. Дараагийн дасгал маань мөн л нурууны доод хэсгийг ачаалахад чиглэсэн. Гэхдээ дараах байдлаар хийнэ. Бид дахиад хөлөө өргөн, өгзөгний булчингаа ачааллаа. Гараа урдаа сунгалаа. Ингээд баруун гараасаа эхлээд арагшаа татаж ийм нэгэн хөдөлгөөн хийнэ. Маш энгийн хөдөлгөөн хийдий ч маш их үр дүнтэй. Яагад гэвэл гэрийн нөхцөлд нурууг хангалттай ачаална гэдэг бол харьцангуй хэцүү. Харин энэ дасгалын хувьд таны нурууны дээд хэсэг ажиллаж байна. Мөрний арын булчин мөн мэдээж хэрэг нурууны доод хэсэг маш сайн тогтмол ачааллыг авч байна. Эдгээр ачааллууд нь бидний амьдралд хэрэгтэй тэр бат бөх уян хатан байдлыг нэмэгдүүлж байна. Сайн байна, хангалттай. Харин одоо энгийн хүмүүсийн нэрэлдгээр хавч байрлалд оръё. Тэгээд 3 толгойд булчингуудаа ажилуулцгаая. Эрчүүдэд зориулсан хувилбар 1 гар дээрээ тулна. Харин бүсгүйчүүд 2 гар дээрээ тулахыг зөвлөж байна. Гараа ардаа туллаа. Нөгөө гараа урдаа авна. Бүслэхийн дээрээ тавьж болно. Эсвэл хөндөй өргөж болно. Тэгээд 3 толгойд булчингаа ажилуулъя. Зөвхөн тэр булчингаа л ажилуулаарай. Яаралгүй зөөлнөр булчин хэрхэн агшиж сунж байгааг мэдрээрэй. 1 гар дээр 10 удаа хийхийг зөвлөж байна. Яг боллоо. Гараа солиод тэгээд ижил хэмнэлээр үргэлжлүүлээрэй. Бид дасгал сургуультай үргэлжлүүлж байна. Одоо биеийн дунд хэсгийг буюу хэвлийн булчингаа ачааллуулах цаг ирлээ. Би та бүхэнд дараагийн дасгалыг санал болгож байна. Удсаа баг зэрэг эргүүлье. Хэвтэй байрлалд оръё. Гараа айл болох тулахад эвтэйхэн байдлаар тавиарай. Дасгал маань 2 үе шаттай. Хөлөө өөрлөгөө татна, дээшлүүллээ, буцлаа, урдаа өргөлөө, үлмийгөө татлаа. Тэгээд энэ яаралгүй хурдаа хадгална. Хөлөө хэвтэй байдлаар тэгшилж сунгалаа. Өмнөх дасгалуудтай адил 10 удаа хийхийг зөвлөж байна. За боллоо. Бүгдээрээ босцгоё.
За, гудсаа хураагаарай. Одоо хөлөө эдвэхтэйгээр ажиллаж эхлэе. Одоо юу хийх вэ? Мөн 2 үе шаттай дасгал байгаа. Энэ бол эхлэлийн байрлал. Эхлэлийн байрлалаас арагшаа үсрлээ. Сүнэлээ. Урагшаа үсэрч суулаа. Ийм тойргоор 10 удаа хий. За. 1 2 3 4 5 6 7 8 9 сүүлийн удаа 10 хөлөө үргэлжлүүлэн ажиллуулцгаая. Дараагийн дасгал суултаас хөлөө ээлжлэн 2 тийш өргөн ингэж хийнэ. Заарч бай. Суулаа. Босготой хөлөө хажуу тийш өргөн. Дараагийн удаа нөгөө хөлөө өргөн. За бэлнүү. Эхэлцгээе. 1 2 3 4 5 Хэрвээ та хөлөө үзэмжтэйгээр өргөж чадахгүй байвал санаа зовлтгүй. Манайх их балетын сургууль биш шүү дээ. Энд хамгийн гол нь эрчимтэй байдал, тогтмол байдал, мөн аль хэдийн дасал болсон олон удаа хийх давтамж. Дахиад 3 удаа. 1 2 сайн байна. Харин одоо баг зэрэг тесрэлтийн эрч хүчийг гаргаж аль хэдийн олон танил болсон суулт хий. Бид суугаад дараа нь үсэрнэ. Манайхан нэг зүйлийг анхааруулъя. Үсрээд буухдаа өлмий дээрээ буугараа. Муур шиг бүх хүчээ зөөлөж байна гэсэн үг. Бидний өвдгөнд ямар ч цохилтын хүч мэдрэгдэх ёсгүй. За бэлдээрээ суултаас эхэлцгээе. За 1 2 3 4 5 6 7 8 9 сайн байна. Бидний хөл гэдэг бол зөвхөн гуйын урд болон арын булчин, өгзгний булчин биш юм. Хөлийн ирээн булчин бас байгаа. Энэ булчин байнга ажиллагаатай байх шаардлагатай. Тэрээр бидний бие махбодын хамгийн тэсвэр төвчээртэй булчингуудын нэг юм. Ачааллахад тун хэцүү. Гэхдээ ачааллах хувилбарууд бий. Бид юу хийх вэ? Ийм нэгэн бат суурьтай байрлалыг авъя. Гараа урдаавлаа. Энэ үед бидний гуй ажиллаж байна. Харин одоо зөвхөн өлмий дээр тогтно. Далаа зэх биш ч гэсэн надад итгээрэй. Энэ дасгал маш их мэдрэг. Энэ дасгалын үеэр таны ирээн булчин шатах ёстой. Шатаагаарай. Энэ хөдөлгөөнийг 20 удаа хийж болно. Яагаад гэвэл ирээн булчинг ачаалахад харьцангуй хэцүү байдаг. Гэхдээ бид хэрхэн ачаалахаа мэднэ. Дээрээ тогтоод бичил завсрал аваарай. Тэгээд шататал нь хөдлөөрэй. Сүүлийн удаа сайн болж байна. Сайн байна. Сайн байна. За тэгвэл бүгдээрээ энэ багц дасгалыг дуусгахаар нэгэн төрлийн тест хий. Энэ тест нь таны хөлөө үе мөчний хүчийг шалгах болно. Хэрвээ эхний удаад хийж чадахгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийн чадах хэмжээнд хийгээрэй. Гэхдээ болгоомжтой хийгээрэй. Хөлдөө мөрнөөс илүү хэмжээний заавараа. Сүүлийн дасгал гараараа өсгийн дэв хүрэх. Эхний удаа хагас талаацаар хийхийг зөвлөж байна. Аажмаар доошлоод 4 толгойд булчингийн суналтыг мэдрээрэй. Хийх бүрдээ улам бүр доошлоорой. Сүүлд нь өсгийн дэв хүрэх хэрэгтэй. Суултаар өсгийн дэв хүрэх биш шүү. Доошлоорой. Доошлоорой. Оп, ингэж. Сайн байна. Ачааллыг шууд мэдэрч байна. За тэгэхээр манайхан би та бүхэнд баяр хүргэе. Үндсэн хүчний дасгалуудаа хийж дууслаа. Сонголт хийх цаг ирсэн байна. Сонголт гэдэг бол бие халаалттай адил дасгал сургуулийн салшгүй хэсэг юм. Сонголтыг хизээж алгасаж болохгүй. Тогтмол хийж өгөөрэй.
Тэгсэн тохиолдолд таныг олон таагүй нөхцөл байдлаас хамгаалах болно. Бид юу хийх вэ? Гараа тохоо дээр тавиад 3 толгойд булчингаа сунгана гэсэн үг. Тэгээд биеэрээ аль болох тултал нь эргэн ийм байдлаар түлхээрээ тултал нь бидний биеийг эрг шурах шиг эргүүлж байгаа мэдэх. Сайн байна. Нөгөө тал руу гараа тохоо дээр тавилаа. Дараараа тэгээд биеэрээ эргэн эргээрээ. Сайн байна. Гайхалтай. Бүхэл биеэрээ сунгалтыг мэдрээрээ. Энд хэдэн удаа хийх вэ гэх тоо байхгүй. Хамгийн гол нь аль болох сунгах. За дараагийн хөдөлгөөн ийм байдлаар харагдана. Гараа гидсэн дээр тавилаа. Нөгөө гараа өргөөрөө. Тэгээд ийм байдлаар хажуу тийш хазайн огцсон биш. Аажмаар удаан бүр 1 см-ээр доошлоорой. Энэ хэсгээр бүхэлд нь суналт мэдрэгдэх ёстой. Гараас гуй хүртэл аажмаар эргээд бослоо. Гараа солиод. Тэгээд нөгөө тал руугаа. Хоёр хөлөө тэгшхэн байх хэрэгтэй. Тэд сунгалтын үеэрч гисэн ачаал аван ажиллаж байна. За тэгэхээр доошлоорой. Аажмаар буцаад амьсгалаа гаргаарай. За тэгвэл бид биеийн дээд хэсгээ сунгалаа. Харин одоо хөлөөч гисэн сунгая. За лөө. Сургуульд байхаас л хийж сурсан сонголдог сонголт байна. Хизээж хуучрахгүй. Аль хэдийн танил болсон сонголт. Хөлөө бүрштэй юм шиг баг зэрэг саваарай. Ингээд хэсэг сунгахад хангалттай. Энд удах хэрэггүй. Аажмаар хөлөө солиорой. За энэ байрлалд бүрш шиг хөдлөх нь хамгийн чухал. Ингээд таны хөлийн булчингууд сунж суларч байдаг. Энэ л бидэнд одоо хэрэгтэй. Сайн байна. Тэгэд энэ байрлалаас болгоомжтойгоор шилбэн дээрээ суугаарай. Энэ байрлалд бид гуяа сайн сунгаж чадна. Бүсгүүчүүд энэ дасгалыг хийхэд арай уян хатан байна бах. Бид бүр хоошо хэвтэж чадах байх. Харин би одоохондоо өөрөө ийм хувилбараар хийе. Тэгээд яг энэ байрлалда хэсэг бай. Залуусаа бид өнөөдрийн хүчний дасгалуудаа хийж дуусгалаа. Та бүхэнд баяр хүргэе. Тэнцвэртэй хооллохын ач холбогдлыг санах цаг ирсэн байна. Спортоор хичээллэж байх үед ялангуяа өнөөдрөх шиг энерги зарцуулалт ихтэй дасгал хийж байхад тэнцвэртэй хооллох нь маш чухал юм шүү. Хизээч хоосон ходоодтой дасгал хийж болохгүй. Спортоор хичээллэж байх үед бие махбод хүчтэй, энергитэй байх ёстой. Түүнчлэн шингэний горим баримтлах ёстой талаар сануулъя. Дасгал хөдөлгөөний үеэр шингэн уугаарай. Бас дахиад уугаарай. Мөн Herbalife Nutrition компани боловсруулсан хооллолтын хөтөлбөрүүдийг ашиглаарай. Тэдгээрийг тусгаалan танд зориулан бүтээсэн юм шүү. Тиймээс спортоор хичээллэх үед шаардлагатай бүх элементүүдийг агуулсан. Харин би та бүхэнд баяртай гэж хэлэх цаг ирсэн байна. Та бүхэнтэй хамт Паул Сирошкин байлаа. Баяртай.